А, В зүгүүд дөрөөтэй гурвуулжны В оройгоос татсан медианы уртыг олгож байна. За тэгвэл бид нарт гурвуулжна зурж үзье. За А цэгийг энд байдаг гэж үзье. В цэгийг энд, С цэгийг энд байдаг гэж үзье. За тэгвэл А, В, С гурвуулжны В оройгоос татсан медиан гэж байна. Медиан гэдэг маань эсрэг оройгоо хагаслан хуваасан нэг хэлдэг. За энийг хэдүүлээд М үсгээр тэмдэглэж. За бидний олох зүйл маань ВМ медианы уртыг олох юм байна. За тэгвэл М цэг маань АВ цэгүүдийн дундад цэг байна гэсэн үг. За тэгвэл М цэгийн координатыг X, Y гэчээ. Бидний С цэгийн координат маань хасах 6, 8, А цэгийн координат маань 2, хасах 2 гэсэн. Тэгвэл 2 цэгийн дундад цэгийн координатыг олохдоо 2 цэгийн дундад цэгийн координатыг олохдоо захын 2 цэгийн нэмээд харгал зовж 2 туушдаг. За тэгвэл X тэнцүү 2 дээр нэмэх нь хасах 6, хуваах нь 2. Энэ тэнцүү хасах 4-ийг хуваах нь 2 ингээд хасах 2 гарна. За Y-г нь бол. Тэгвэл Y маань хасах 2 дээр нэмэх нь 8, хуваах нь 2 гэхээр хасах 2 дээр 8-ыг нэмээд 6, хуваах нь 2 тэнцүү 3. За бидний М цэгийн координат маань хасах 2, нэмэх 3 болно. За одоо тэгвэл 2 цэгийн хоорондох зай болдог томьёогоор бодох юм бол ВМ эрчмийн урт нь язгуур доор төгсгөлийн цэгээс эхлэлийн цэгийн координатыг хасаад квадрат зэрэг төвшүүлдэг. За тэгвэл М цэгийн координатыг X утгах чинь хасах 2 байна. Хасах 2-оос хасах нь В цэгийн координат X утгах чинь 3 байна. Энэний квадрат нэмэх нь хаалт метр Y-ийн хувьд мөн ижил 3-аас хасах нь энд В цэгийн координат чинь хасах 2 байна. Гэт квадрат язгуур дор. За ингээ бодох юм бол язгуур дор хасах 5-ын квадрат чинь нэмэх 25, нэмдэг нь хасахын нэмэх 5, 5-ын квадрат 25. Энэ гэдэг маань язгуур дор 25-ыг үржих нь 2 гээд тосуурын язгуур шилжүүлэхээр язгуур дор 25-аас за энэ дээрс тосуурын язгуур авчих юм бол 25-аас 5 гарна. 2-оос язгуур гарахгүй. Ингээд 5-ыг үржих язгуур дор 2 буюу B хариулт байна.